Баскервиллийн удмыг хэлмэгдүүлсэн нохой. 7 дугаар бүлэг. Merripit House-д суудаг Stapleton ах нь. Баскервиль хоолтой анх танилцсны дараа бид хоёрт өгсөн эвгүй сэтгэлдлийг шинэ өдрийн өглөөний өнгөж авахаа бүрэн арилгаж чадав. Генри гой бид хоёрыг цаг авахар суух үед өнгийн шилэр хийсэн сүлднүүдтэй нарийн цонхоор орсон нарны хурц гэрэл шалан дээр тусаж олон өнгийн туяа цацруулав. Өрөө тасалгааны царсан хөвөөнүүд алтан шаргал нарны гэрэлд хүрлийн мөнгөөр гэлтхнаж өчигдөр оройхон энэ тасалгаа бид бүхэнд тийм гуниг төрүүлсэн гэж бодоход үнэмших аргагүй байв. Байшингаас болсон хэрэг биш байхаа. Бидний өөрсдийнх буруу юм шиг байна. Зандаа ядарч даарч ирсэн болохоор юм болгон л барайж харагдсан хэрэг. Тэгээд шөндөө сайхан амарч хоноод аятай тартай байгаа болохоор эргэн тойронч цэнгүүн сайхан болсон байна гэж Сэр Баскервиллийг хэлэхэд би гэвч юм болгоныг ганцхан санаа сэтгэлийн аяс руу чихэж болохгүй байхаа. Жишээлж хэлэхэд шүн дүд болсон хойно нэг хүн бодвол эмэгтэй хүн уйлахыг та сонсоогүй гэж үү гэлээ. Нээрн нойрон дунд нэг тим юм дуулдах шиг санагдсан. Тэгээд чагнаад байсан чинь чимээгүй байхаар нь зүүдэлсэн хэрэг гэж бодоод өнгөрсөн. Зүүд бишээ. Би бүр лагтай сонссон. Магад эмэгтэй хүн уйлсан. Одоохон Берримортой ярилцалгүй болохгүй. Сэр Генри гой хонх дарж зарцыг дуудан ирүүлж учир явдлыг асуув. Эзний тавьсан асуултыг сонссон зарцын тэртээ тэргүй цонхор царай улам цайх шиг санагдлаа. Түүний хариулсан нь Генри гой минь. Энэ байшинд ердөө хоёрхан эмэгтэй хүн бий. Нэг нь сав угаагч хүүхэн байшингийн нөгөө жигүүрт унтдаг. Нөгөө нь манай эхнэр. Манай эхнэр шүн ердөөж уйлаагүй гэв. Өглөө цай усны дараа хонголд явж байгаад тун сайн гэрэл гэгээтэй газар Берримор ахуйтай дулгарчихлаа. Тэр бол уруулаа жимбитэл зуулсан гүжирмэг царайтай, төлөв дүлгөөн байдагтай, өндөр нуруутай бүсгүй байв. Харин түүний зовхон хавдаж нүдэн час улаан болсон байхыг бодоход Берримор бидэнд худал хэлсэн байж таархна. Аргагүй л энэ бүсгүй уйлсан хэрэг. Түүнийг эр нөхөн мдээгүй ээж яахан чадах вүлээ. Гэвч худал хэлснийг нь амархан илрүүлчихэж болох атлект юмн дээр мэлзэж үдсэн байх юм. Яагаад тэр вэ? Энэ эмэгтэй яагаад тэгтлээ шаналм уйлах болов? Өтгөн хар сахалтай, цайвар цагаан царайтай, тог төдөв байдлын энэ хүнд бусдаас нууц дардлах өөдгүй нэгэн зүйл байх мэт. Тэр Чарлз гуйн биеийг хамгийн түрүүнд олсон учраас өвгөн Баскервиллийн эцэс болсон байдал нөхцөлийг анц түүний үгээр л бид мэдэж байгаа. Regent Street гудамжинд морин тэргэн суучихсан явсан хүн чинь Берримор байлаа гэж үү? Ямар ч байсан яг л ийм сахал цохолзаад дартарсан да. Тэр тэрэгмий хөтөж дунд зэргийн нуруутай хүн гэж ярьж байсан. Энд дүүрсэн ч байж болох. Би үнэн байдлыг яаж олж тогтоох вэ? Өртөл болгож Гримпендх шуудангийн конторын даргатай уулзаж бидний явуулсан цахилгаан утсыг яг Берриморын гарт өгсөн эсхийг мэдэх хэрэгтэй байв. Яг гардуулж өгсөн өгөөгүй айлан боловч Шерлок Холмсд мэдээлэх зүйлтэй боллоо. Өглөөний цай уусны дараа Генри гой бичиг данстайгаа танилцж ихэлсэн тул би юу ч хийсэн болохоор завтай байлаа. Намгийн зах дагс нь аятайхан замаар арваад мод хэртээ явж доожо муутай бяцхан тосхонд ил гарч ирвэл бусдаасаа арай давуу хоёр байшин харагдана. Үүний нэг нь зочид буудал, нөгөө нь доктор Мортимерийн байшин ажээ. Бас эмтхийн мухлагийн эзнэр ажилдаг шуудангийн конторын дарга нь бидний явуулсан цахилгаан утсыг мартаагүй байжээ. Түүний өгүүлэх нь тэгэлгүй яах вэ? Би зааврын дагууд нь Берриморг байд гардуулж өгсөн. Хэн аваачиж өгсөн бэ? Миний хүү аваачсан. Джеймс, чи тэр цахилгаан утсыг Баскервиль хоолд аваачиж Берриморг байд өгсөн биз дээ. Тэгсэн хаалаа. Чи яг өөрт нөхсөн үү гэж би асуув. Үгүй. Берриморг байшин дээрээ юм хийж байсан. Тэгээд эхнэрт нь өгсөн. Тэр дор нь өгчнө гэж эхнэр нь хэлсэн. Берриморг чи өөрөө харсан уу? Хараагүй. Тэр чинь байшин дээр байсан юм чинь. Чи өөрөө нүдэрээ үзээгүй юм бол түүнийг тэнд байгааг нь яаж мэдсэн юм? Ингэтэл конторын дарга игдүүцсэн бололтой. Нөхрөө хаана байгааг нь эхнэр нь мэдэх ёстой үсттэй. Бид цахилгаан утсыг хүргэж өгөх нь өгсөн. Харин ямар нэгэн эндүүрэл гарсан бол Берриморг өөрөө гомбол нэхнэл вэзгэлээ. Цаашдаа асууж шалгаагаад нэмэргүй нэгт боловч хооломсын овжин арга юунд ч хүргэсэнгүй учраа Берримор
Лондонд очсон эсхийг мэдэх аргагүй болсон аж. Лондон орсон болог. Тэр бээр Чарлз Гвэд амьд ахуй цагт нь эцсийн удаа харсан хүн. Бас түүний өв залгамжлагчийг Лондонд хүргэсэн эрхийн хамт хамгийн эхлээд мөрдөн нотсон хүн болог. Тэгвэл энэ маань юу гэсэн үг болох вэ? Бэрримор хэн нэгэн хүний заалтаар хөдгөж байна уу? Эсвэл өөрөө зохиосон овжин хорт төлөвлөгөөтэй хүн үү? Түүнд Баскервиль удмынхнийг мөрдөн мөшгөх ямар хэрэг байна? Сонины хуудаснаас хайчлан авч хийсэн хачин сануулгыг би санав. Тэр бас Бэрриморын ажил рэж үү? Эсвэл түүнийг Бэрриморд саад хийхийг оролцсон өөр хүн илгээв үү? Бэрриморийнх нь Баскервиль удмынхнийг овгийн эдлэн газраас нь үргэн зайлуулж чадвал насан эцэс болтлоо зовлон үзэхгүй ам зуулгатай болондоо гэж Сэр Баскервиль хэлсэн нь онсон ч юм шиг санагдав. Гэвч энэ нь залуу өв залгамжлагчийг хэрж бүслээд байгаа нарийн тооцсон холын бодолтой явуулгыг цагаатгах гэж үү? Энэ хэрэг бол өөрийнх нь хийж нэр цуунд гарсан шинжилгээнүүдийн дотроос хамгийн нарийн төвхтэй бөгөөд бодлонтой юм гэж хооломс зөвшөөрөн хүлээсэн шүү дээ. Би хүн амтангүй ил хөл замаар гэрийн зүг буцах замдаа найз минь даруйхан зав чөлөөтэй болж энд хурж ирээд энэ хүнд хэцүү хариуцлагаас намайг мултаж өгөх болтугай гэж бурханд залбирч явлаа. Миний ард хүний хөлийн чимээ гарч бодож явсан зүйлийг минь сарниуллаа. Нэг хүн миний нэрээр дуудлаа. Доктор Мортимер байх гэж бодоод эргэн харуул. Намхан нуруутай, сахлаа зөрхөн хусчихсан унжгардуу царайтай, шовтон урт ирүүтэй, цайвар шаргал үстэй 35-40 иргэм насны үл таних нэгэн хүн. Миний хойноос яаран гүйж явааг үзээд баахан гайхав. Саарл костюм өмсөж, сийрсэн бүрх малгай тавьжээ. Ургамлын цуглуулгад зариулсан нимгэн төмөр хайрцаг үүрч ирвэхээ барихад хэргэлдэг ногоон өнгийн тором ховоо барьсан харагдана. Нөгөө хүн амьсгаагаа дарж амжаагүй шахуу байх та. Доктор Ватсон, та миний ингэж зүрх хэлснийг уучлаарай. Манай эндхийн улсууд чинь нэг их ёс горим гэдэл албан ёсоор танилцуулахыг хүлээж байдаггүй ус та. Бид бүгдийн найз Мортимерээс миний тухай сонссон байж магадгүй. Би Мэривт хауст суудаг Степикэн гэдэг хүн гэж ярьлаа. Степикэнгуа гэдэг бол байгаль судлагч хүн гэдгийг би сайн мэдэж байсан учраас. Төмөр хайрцаг тором ховоо хоёрыг чинь хараад л таныг танилаа л да. Та намайг яаж таагаад таньчих уу гэв. Би Мортимеринд байж байгаад ирлээ л дээ. Тэгээд таныг түүгээр өнгөрч явахад чинь Мортимергуа хүлэн авалтын өрөөнийхөө цонхоор зааж өглөө. Тантай зам нийлэх учраас гүйцэж ирээд өөрөө танилцъя гэж бодлоо. Генригуа урт удаан аяллахаа дараа их ядарч арж байгаагүй үсттэй. Үгүй ээ, сайн байгаа. Танд баярлалаа. Чарлз Гван эмгэнхтэйгээр бие барсны дараа шин залуу эзэн энд суухгүй гих болов гэж бид бүхэн ихэд имэж байсан. Хөрөнгө чинээтэй хүнийг энэ зилүүд газар өөрийгөө андаар нь нутаглуулчих гэж шаардахад хэцүү шүү дээ. Тэр хүн эндээ суувал бүхэл дүүрэгт хичнээн хэрэгтэйг тааж ойлгож байгаа бах. Энэ хэрэг явдал Генригуад биширч айх бодол төрүүлээгүй байгаа. Үгүй баха. Баскервиль удмынхныг мөрдөн сүйтгэж байгаа юм шиг амтны ярилцдаг өнөөх аюулт нохооны тухай домгийг та мэднэ газар та. Тийм ээ, мэднэ. Энэ нутгийн фермийн эздийн сүсэг бишрэл гэдэгэндээ ёстой гайхалтай юм а. Тэд нар бараг бүгдээрээ л тэр аюурт мангасыг намаг дунд явж байхыг харсан гэж андгайлах дөхөөд байгаа юм. Энэ домог Чарлз Гван оюун санааг гүйцэд эзэмдэж явсаар байгаад ийм эмгэнхтэйгээр төгсөд хүрчихлээдэ гэх зэргээр Степлтон инээмсэглэн ярих боловч хэлсэн ярьсан зүйлдээ тун хянуу хандаж байгаа нь илэрхий байв. Ер нь яагаад ийм болов? Хүний ухаан санаа туйлдаа турчаад байгаа цагт нүдэнд үзэгдсэн ямар ч нохой байлаа гэсэн хууч өвчтэй зүрхэнд нь үхтэх нөлөөлнө шүү дээ. Чарлз Гва тэр орой улаан мод ургасан зам дээр нээрэнч нэг нохой шиг амтан явж байхыг харсан байх гэж би дотроос боддог. Би тэр үгэнд их хайртай. Бас тэгээд өвчин эмгэгтэйг нь мэддэг байсан болохоор ямар нэгэн гай зовлон тохиолдно гэж бодоод байсан юм. Түүний зүрх өвчтэйг та яаж мэдсэн юм? Миний найз Мортимер хэлсэн. Тэгэхээр ямар нэгэн нохой Чарлз Гваг дайрахлаар айсандаа үхсэн гэж та бодож байгаа юм шиг дээ. Та үүнээс илүү тодорхой зүйл мэдэж байгаа юм биш үү? Мэдэж байгаа юм алга. Би тодорхой дүгнэлт хийж арай амжаагүй байна. Шерлок Холмс гоё юу гэж байна? Ийм үг сонсоод миний амьсгаа түр зур гатсан боловч Степлтоны 50 царайц их шулуун харцыг ажвал ийхүү асууснараа намайг гиндүүлэн үг авах гэсэн шинж алга бололтой. Түүний хэлсэн нь
Доктор Ватсон, бид таныг танихгүй байгаа юм шиг худлаа дүр үзүүлээд яах вүлээ дээ. Алдарт цууд мөрдөгчийн тухай үг яриа манай энэ нутагт ч нэвтэрсэн юм. Та үүнээс огт хүндий байх мөртөө тэр хүнээ алдаршуулж чадах уу да. Нөгөө доктор Ватсон гэдэг. Чин эндэ гэж доктор Мортимер хүртэл надад хэлсэн. Та энд хүрээд ирсэн байхыг бодоход Шерлок Холмсгаа энэ хэргийг сонирхож байгаа нь магад. Түүний саналыг сонсоход надад сони юм л да. Иш, би таны асуултанд хариулж барахгүй юм байна. Тэгвэл ийм нэг асуулт байна. Шерлок Холмсгаа өөрөө манай үгээр ирж чадсан болов? Холмс одоогоор өөр ажигтай байгаа болохоор Лондоноос гадагшаа гарч тун болохгүй. Мөн харамсалтай. Бидэнд харанхуйн дунд нуугдаад байгаа юм шиг бодогдох зүйлийг гэгээ оруулж чадах хүнс нь тэр чинь. Доктор Ватсон та ч гэсэн хэрэг явдал мөрдөн шүүдэг хүн. Би юхнаач ч гэсэн тус болж чадмаар юм байвал намайг яаж л хэрэглүүл хэрэглээрэй. Ямар хүнийг сэжиглэж байна? Ажил явдлаа чухам яаж эхлэх гэж байгаагаа надад цухас дуртахад л болох нь тэр. Одоо ч гэсэн заавар зөвлөгөө өгч туслахад би бэлэн байна. Би Генри найзандаа зүгээр л айлчирч яваа хүн. Надад ямар ч тусалцаа хэрэггүй гэхэд Степлтон дуу алдаж. Игэн зөвдөө. Юуны өмнө болгоомж хэрэгтэй гэдэг чинь түмэн зөв. Би наалдаж зууралцсан болохоор таны ингэдэгч бас зүйтэй. Энэ асуудлыг дахиад хөндөхгүй гэдгээ танд амсъя гэдэг байна. Бид хоёр явсаар замын баруун гар талаас их авч намаг дундуур морилдсон явсан. Өвс ногоо ургасан харгуу зантай газар хурж ирлээ. Зүүн гар талд том бул чулуутай шогх толгой байна. Дээр цагт энэ толгой дээр гантиг чулуу боловсруулдаг байжээ. Энэ толгой наад тал нь шигүү ургасан тагнаа өвс. Үхэр бүлжиргэн бүхий хадан хясаа байна. Тэртээ асад хөх цэнхэр утаа суунаглаж харагдана. Энэ харгуугаар яваад байхад Мэри Пит хаус хүрэхэд ойрхон. Та ганцхан цаг зарцуулж манайхаар очивол дүү хүүхэнтэйгээ танилцуулгасан гэж Степлтон хэлв. Би анхандаа Генри хажууд хань болж байх ёстой гэдгээ бодсон боловч ширээн дээр баахан бичиг данс, сампан зэргийг тавьчихсан сууж байсныг санаад энэ талаар би тусалж чадахгүй нь мэдээж. Баскервилл Холлын айл зэрэгэлдээ суудаг улс амьтантай танилцаарай гэж Холмс надад загсан. Учрын Степлтоны урилгыг хүлээн авч бид хоёр баруун гар дэш иргэв. Степлтон тэр пинт харагдах боржин чулуут, элдв янзын урт ирвэн сэрвэнгийн доогуур дожгоот нь ногоорох толгодын оройг харж. Та энэ намагт хизээч нүд дасахгүй байх. Энэ зах хязгааргүй. Онсог таавар мэд хоосон зүйлд мөнч 11 нууц биш үү гэв. Та тэр нууцуудыг сайн мэдэх үү? Би энэ нутагт ирээд 2 жил болж байгаа. Нутгийн хуучин улс бол намайг шинэ хүн гинэлтэй. Чарлз Гуайг энэ сууршин сууснаас хойш бид нүүж ивсэн боловч би мэрэгжлийнхаа эсийг дагаж эндхийн өнцөг булан бүрийг сударж амжлаа. Хүлэрт намгийг надаас илүү мэдэх хүнгүй гэж хэлэхэд бараг болно бах. Хүлэрт намгийг мэднэ гэдэг чинь тун яггүй ажил уу? Тун амаргүй дээ. Жишээлээд үзье л дээ. Зарим газраа янз янзын дүрстэй овоо толготтой. Тэр тэгш талыг сайн хараач. Түүнийг та юугаараа онцлог газар гэж бодож байна? Хурдан мориор давхиж байхад сайхан газар байна. Таны оронд өөр хинч байлаа гэсэн тэгж хариулах байсан. Гэтэл иймэрхүү алдаанаас болж олон хүн ам алдсан юм шүү. Тод ногоон өнгөтэй олон нуг газар байгааг та харж байна уу? Бодвол үржил сайтай газар байх та. Степлтон тажигнатал инээд алдаж ийн өгүүлв. Гэр чин Гринпенни их бамбалзуур байгаа нь тэр. Энэ бамбалзуурт орсон хүн адгуус аль нь ч ганц хазгаа гიშгэлээ бол дүүрхэн тэр. Өчигдөхөн нэг айлын одоо морь гэрлүү ороод өгөхийг би нүдэрээ үзсэн. Бамбалзуур дээр толгоон цухуугаад их утсан. Хүзүүгээ сунгаад л сугарч гарах гэж оролцсоор байгаад сүүлдээ сорогдоод алга болсон. Хур бороогүй хуурай үед түүгээр явхад осолтой. Намрын борооны дараа болж үхэн гэсэн үг. Гэлээч гэсэн би бол Гринпенни бамбалзуурын яг төгд хүртэл хид хідэн удаа яваад амьд эргэж ирсэн хүн шүү. Хараач. Хөөрхий антан бас нэг одоо морь баларлаа гэв. Өнөөх ногоон талбай дотор нэгэн бараан юм өнгөчин зүтлэг харагдана. Тэгснээ арга баран хүзүүгээ шаналгаа таяа сунган байгаа нь өвсөн дээгүүр хальт харагдаад бүх намаг даяар зүрх шимшрэн дуухадлаа. Би айгаад хамаг би хүүд даасан боловч хамт яваа хүн маань мэдрэл сайтай хүн бололтой өгүүлэн. Тэгэлгүй яах вэ? Сорчглоо. Миний харсаар байтал 2 өдрийн дотор 2 одоо морь өглөө. Өөр хичнээн мөхсөн бол доо.
Бороо хургүй жилд тэнд мал өглөө үздэл намар уртл ичилдэг юм. Гринпенни Бамбарзуур гэдэг чинь ёстой аюултай газар та. Та тэнд хурч очоод л байдгүй. Тийм ээ. Самбаатай хүн яваад байж болмоор 2-3 харгуу байдгийм. Би тэр харгуугийн мэддэг болсон юм. Та юунд тийм аюултай газарлаа явдгийм бэ? Тэр заан толго тарагдж байгаа үз? Тэр чинь эргэн тойрондоо жаахан багчиг шавхтай ёстой л арлууд байгаа юм. Яаж ийж байгаад дээр нь гарчихсан хойно тэнд ямар өв сургамал ирвэхэ байдаг гэж санана. Аа, тийм үү. Би нэг оролдож үзнэ. Степлтон мэл гайхан намайг харж. Ээ, бурхан мөршөө. Та үүнийг сансны чирэггүй. Би таны амь насыг бүрлэлсэн болгон тэр. Та тэндээс буцаж ирэхгүй. Нээрэн шүү. Би зам тэмдгэрсэн нарийн системтэй уулзраас л явж чаддаг юм. Байз нараа. Энэ юу вэ? Гэж би асуув. Сэтгэл төвдөм гунигтай, бүдэгхэн сунжирсан, урт уйлах дуун намаг дээгүүр хадлаа. Агаарын хийж энэ дуугаар дүүрч ивсэн боловч чухам хаанаас гарч байгааг тодорхойлж болсонгүй. Нөгөө дуу маань үл ойлгогдох гаслалаас эхэлж бүгшин хуцах дуу болон хуурснаа дахиад л ёнгонон гаслах чимээ болон өөрчлөгдөх нь зүрх шимшрэм муухай. Степлтон намайг нэг л учиртай хачин харснаа. Энэ намагч мөн битүү нууц газартаа гэж хэлв. Энэ юу гэж вэ? Баскервиллийн нохой олз харахаараа ингэж үлдгийм гэж эндхийн фермийн эзэд ярилцдаг. Урд ч би бас сонсч л байсан. Харин өнөөдөр цаанаа л нэг тод юм шиг санагдах чинь. Би айн балмагдж тэртээ ас тийш өгсөн битүү ногоон зэгсэнд хучигдсан өргөн талыг харлаа. Тэр талд амьдралын өчүүхэн шинж тэмдэг анир чимээгүй бөгөөд харин бидний ард талд байгаа босвол чулуун аваа дээр 2 хар хэрэг гууглан суuna. Та боловсралтай хүн. Энэ тэрхийн юмд хуурдахгүй шүү дээ. Энэ үсхийг та юу гэж тайлбарлах вэ? Гэж би хэлв. Бамбарзуур газар заримдаа хачин дуугардаг. Саг доошоо суудаг юм уу? Үгүй бол газрын хөвсөн дээр ус гарч ирдэг юм уу? Аль өөр элдв юм дуугардаг юм уу? Бүү мэд. Үгүй тийм биш. Эн чин амьд амьтны дуу байна да. Магадгүй. Та бүх шоу яаж дуугартыг сонссон уу? Үгүй, ердөө сонсоогүй. Үнэн дээр энэ бол одоо бараг мөхсөн шоу. Англи улсад маш ховор тохиолддог. Харин ийм намагт юу ч байж болно да. Хэрв бид хоёр сая ийм шоуны эцсийн нэг төрлийн дууг сонссон бол над гайхах юм алга. Би ийм муухай хачимыг насандаа ч дуулж үзээгүй. Хачин битүү нууцтай газар да. Яриа алга. Тэр нэг толгод дээр хийх хараач. Түүнийг та юу гэж бодож байна? Уулын игцбэл дээгүүр олон саарлумгийн цаграг тараан бөхсөн мэт харагдана. Хориод ширхэг тийм юм харагдав. Энэ юу юм? Хоньны хашаа юу? Бишээ. Бидний эрхэм дээд ихэнц холонцын орон байр байгаа нь тэр. Эрт бадар цагийн хүмүүс энэ намагт үе олноороо ам зууж байснаас хойш өөр амьтан амьдарч байгаагүй болохоор тэдний урц бүрэн бүтэн хിവэрэ үлдсэн юм. Дээврүүд нь байхгүй. Үзий гэвэл тэнд голомт, ордер нь ч бий. Энд ч бүр нэг хотхон байна да. Энд хизээ хүн сууж байсан хэрэг вэ? Чулуун зэвсгийн үеийн улс байсан юм. Чухам ямар галахт байсан нь тогтоогдоогүй юм. Тийм хүн ямар ажиг төрөл эхэлдэг байсан хэрэг вэ? Энэ уулынхаа бэлд мал маллаж байгаад чулуун сүхний оронд хүрэл борохоо хэрвэлдэг болсноос хойш цагаан тугалаг олзурлаж сурсан. Нөгөө талын гүвэний тэр нэг гуу жалгыг харж байна уу? Тэр чин балар эртний хүмүүсийн ажлын уул мөр байгаа нь тэр. Доктор Ватсон. Манай эндхийн намагт самирхууштай онцгийн хачин зүйл танд олон дайралтна. Та өшөөгөөрэй. Энэ магад сайклопедис байх. Бидний дэрэгдүүр нэг жижигхэн утан ирвэхээ нисэн өнгөрөхөд Степлтон түүнийг хөөцөлдөн ойд шалангаар хурдлан гүйлээ. Тэр утан ирвэхээ яг Бамбарзуур чиглэн нисэж одоход би айж зовн зогсох боловч шинхэн таньж маань огт тоох янзгүй ногоон торон ховоогоо даллан сондуул дамжингүй сэрвэв. Түүний огцон хурдан хөдөлгөөн дунд далбагнан харагдах саарл костюм нь ямар нэгэн аврах том ирвэхээ мэт харагдана. Степлтон гүйж явсаар өнөөх аюулт Бамбарзуурт орчих болов хэмээн санагалзаж айх гайхахыг хослон харж зогсов. Гівгэнт миний ард хүний хөдийн чимээ гарлаа. Иргэн харвал нэг эмэгтэй бараг миний хажууд тулж ирсэн байг. Тэр хүүхэн Мэри Пит хаус ойрхон байгаагийн тэмдэг болон утаа суунаглаж байсан зүгээс налуугийн цаана байгаа харгуйг дагаж ирсэн учраас түрүүнд нь надад харагдаагүй бололтой.
Энэ нутагт өөр эмэгтэй хүн дайрагдахгүй лавтай тул миний дэргэд Степлтон хүүхэн ирээд байна гэдэгт би эргэлцсэнгүй. Бас тэгээд Степлтнийг сайхан бүсгүй гэж ярьж байсан. Үнэхээр харгуу даган ирж яваа бүсгүй бол юр бишийн гой хүүхэн байлаа. Хоорондоо ийм төсөөгүй ах トゥ бас байдаг байж гэмээр. Степлтон гуй бол хүрэн бор нүдтэй, цайвар үстэй байхад Степлтон авхай бол өндөр нуруутай, ойлог биетэй, тас хар үстэй, ойд ялдамхан бүсгүй юм. Ийм сайхан хар үстэй хүүхнийг би Англи улсад үзээгүйсэн бихэ. Уран ялдамхан ам, гоёмсог хар нүдний хурдан харц байгаагүйсэн бол ялдамхан төрсөн бардан байдлын нүүр царай нь амьгүй. Мэд санагдахсан. Баярын ховц өмссөн хэнцэр голыг энэ бүсгүйг хүлэрт намаг дундуур морилзэн отсон хүн амтангүй зөрөг зам дагаад явж байгааг харахад нэг л хачин санагдана. Яг намайг эргэж харах энэ үед нөгөө бүсгүй Степлтоныг ширтэн харж байсан боловч төдхөн шаламгаалж алхалсаар миний дэргэд тулж ирлээ. Би ямар учраас энд ирээд байгаагаа тайлбарсахыг завдан малгайгаа хатал тэр бүсгүйн хэлсэн үг миний санаа бодлыг шал өөр замаар эргүүлчихлээ. Түүний хэлсэн нь "Та эндээс яваач. Бушуухан Лондон орооч" гэв. Би хариу дуурахын оронд мэл гайхаж цэл хөхрөн хүүхнийг ширтэв. Хүүхэн нүдээ гялзуулан өрөөсөн хөлөөрөө газар дэвслэнэ. Би явж яах юм бэ? Хүүхэн намхан дуугаар шулган нь яарч. Надаас элдв юм бүү асуугаач. Би гуйж байна. Та миний зөвлөгөөг сонс. Та бушуухан яв. Тэгэд энэ намгаар дахин бүү үзэгдээрэй. Би чинь дөнгөж ирээд байгаа хүн шүү дээ. Та чинь яасан хүн бэ? Сайн санааны үднээс хэлж байгааг минь ойлгохгүй байна хийж үү? Лондон хот руу яваач. Бүр өнөөдрийн дотор. Та энд байж болохгүй. Чимээгүй байгаарай. Манай ах ирлээ. Түүнд нэг ч үг хэлж болохгүй шүү. Тэр захирмаа цэцгийг надад таслаад өгөөч. Манай энд захирмаа цэцэг их ургадгийн да. Та жаахан оройтож ирсэн байна. Намар тийшээ өн гартаад ирдэм. Степлтон удрам ирвэхэ хөөхө божоод минчи жулаажгсан буцаад ирлээ. Бэрэл, чи хүрээд ирээ юу? Химэн хэлж байгааг үзэхэд төдийл дотн мэдчилгээ биш шиг санагдав. Джек, та яасан их халуун цав. Би нэг сайхан удам ирвэхэ хөөж яваад ирлээ. Намар орой болсон хойно тэр болгон тааралдах идэвштэй. Барьж авч чаддаггүй, мөн тусгүй юм боллоо. Степлтон гойд анхаарсан янзгүй тайван байдлаар ярих зураа бяцхан борнуудээрээ дүү хүүхэн бит хоёрыг ээлжлэн харна. Та хоёр танилцж амьдсан байхаа. Амьдсан. Одоо захирмаа цэцэг хатаж эхэлж байгаа үед манай эндэх намгийн үзэгслэн сонирхох цаг оройдчээ гэж Генригод ярьж байлаа. Юу гинэ? Чи энэ хүнийг хэн гэж бодож байна? Сэр Генри Баскервилл. Үгүй биш шүү. Надад тийм өндөр хэрэгэм өргөмжилж хэрэггүй. Би ердөөл Генрийн танил найз. Доктор Ватсон гэдэг хүн гэж намайг хэлэхэд хүүхний ухаадаг царайд харамслын тэмдэг тодроод ирлээ. Бид хоёр нэг нэгийгээ сайн ойлгоогүй байж дээ гэж тэр хэлв. Степлтон дүү хүүхнээ цоортол ширтсэн чигээрээ яриа дэлгэх цагч баг байсан л та гэв. Би доктор Ватсныг манай айд хөршийн хүн гэж бодож. Ватсон гуйч цахирмаа цэцэг цэцгэлж байгаа юу, үгүй юу гэдгийг лав сонирхгүй байх ёстой. Ингэхэд та Мерипит хаус орж манайхаар очихгүй юм уу? Бид хэдхэн минутын дараа бүүдгэр уйдрахтай байдал бүхий нэг фермд хурж ирлээ. Энэ нь дээр үед ямар нэгэн чинэлэг марчны орон сууц байснаа сүүлд орчин үеийн хэлбэрт оруулан тохинулсан байшин бололтой. Эндхийн намагт байдаг хатангийн тажирхан модтой бяцхан цэцэрлэг тэр фермийн эргэн тойронд байна. Энэ нутаг цаанаал нэг гүнигтэй. Бидэнд үүд онгоолрож өгсөн үчлээ болсон царайтай тартагтай тулсан сүртүүг дээд өмссөн зарц үгэнч энэ бүхэндээ яг таарчээ. Харин өрөө тасалгаанууд нь цэлгэр зайтай цэвэрхэн. Сайхан засалтайг үзээд ихэд гайхав. Ингиж гоё засаж анзалсан нь Степлтоны дүү хүүхний ажил буй за. Зах сэжүүр нь бүдэг бадаг үзэгдэх тэртээ хүндий хүртэл цэлийсэн. Боржин бол чулуутай намгийг цонхоор харахад энэ боловсралтай хүн. Түүний ганган бүсгүй дүү хоёрыг энэ зэлүүд нутагт юу агчирсан бол гэсэн бодол аяндаа төрөв. Степлтон миний бодсон зүйлийг мэдсэн мэт. Бид хачин газар нутаглахаар шилж авсан байгаа биз? Гэлээ ч гэсэн бид энд сайхан амьдарч байгаа. Тийм ээ бэрэлээ гэж ярив. Тийм ээ.
Их сайхан амьдарч байгаа гэж хүүхэн хариулсан боловч хэлсэн үгэндээ нэг л итгэл төгс биш мэт. Стипельтон үргэлжлүүлэн хүүрнэх нь. Умард хошоонуудын нэгэнд би нэг сургуультай байлаа. Над шиг зан араншинтай хүнд тийм ажил сонирхол муутай боловч залуустай ойр дотн ажиллах явдал намайг татсан юм. Тийм залуучуудад өөрийнхөө ёс суртахуунаасаа дамжуулан өгч, идэр залуу эрдэм мэдлэгтэй улс бүрэлдэн тогтохыг харна гэдэг ёстой аз жаргал гэсэн үг. Тэгсэн чинь хувь тавилан бидний өөдөөс буруугаар иргсэн юм. Сургууль дээр нэг сүрхий томуу гарч 3 жаал хүү өгчихлээ. Ингэж сүрсний дараа бид ажил хэрэгээ янзарч дийлсэнгүй. Миний оруулсан хөрөнгөний ихэнх нь тэр чигээрээ үрэгдээд өнгөрсөн юм. Хүүхэд багчуудаасаа хагцад салахад хүрээгүйсэн бол ажил явдал ингэж бүтлгүй болсонд би баярлаж явах байсан. Яагаад? Ургамал амтны хорхойтой над шиг хүнд энэ газар бол ажил эхэлж болох цоо шин нутаг юм. Манай дүүч гэсэн бас л надаас дутуугүй байгаль сонирхдаг хүн. Та манай эндих намгийг цонхоор гуниглан ширтэж байгааг чинь хараад л хамаг байдгаа танд тоочж байгаа юм шүү, доктор Ватсон. Ийм газар суухад уйтгартай байхтаа гэж би үнэхээр бодсон шүү. Танд ч гайгүй үз. Харин дүү бүсгүйд чинь тун уйтгартай болов. Үгүй ээ, би ерөөсөө уйддаггүй гэж хүүхэн яаран хариулав. Бид хоёр одоо эрдэм шинжилгээний ажил хийж байгаа. Манайх том номын сантай. Айл хуршийнхэн маань их аятайхан ус. Доктор Мортимер бол мэргэжлийнхээ талаар их юм уншдаг хүн. Хөөрхий. Чарлз гооч бас юм яригцахад урамтай хүнсэн. Бид хоёр даанч ойр дотн байсан болохоор бидэнд учирсан энэ гарц хичнээн хүнд болохыг хэлэхэд ч бэрх байна. Би өнөөдөр Генри Гуанд айлчиж очвол яах вэ? Ажилд нь саад болох уу? Тантай танилцах далим гарсанд баярлах нь магад. За тэгвэл та энэ тухай дуулгахыг хичээгээрэй. Шинэ газар ирээд дасаж амжаагүй ийм үед бидний туслагцаа хэрэг болж юу н магад. Одоо дээшээ гарцгаая, доктор Ватсон. Би танд хайрсан далавчны цуглуулга үзүүлье. Англи улсын энэ хэсэгт өөр ийм бүрэн дүүрэн цуглуулга үгүй байх. Үзээд дуусталж хоолунд борчих нь байх гэв. Гэвч би харж хандаж яваа Генри Гуайдаа чор яарлаа. Ил хөл намагт хөөрхий тэр нэг одоо морь мөрөгцөн. Учир нь үл олдох хулих дууныг Баскервиллийн удмынхний домогтой уйлцэлдуулан бодоход арга буюу сэтгэлийн гүнэг төрнө. Ийм бүрэг бараг сэтгэлийн шимшрэлдээр гүн гүнзгий учир шалтгаантай огт эргэлзэл төрөхгүй болтол лавшруулан хэлсэн Стипельтон хүүхний үг бас нэмэгдээд ирлээ. Намайг хоолцоо идээд явахыг хичнээн гуйсан. Бодовч би өнөө харгуугаа дагаад гэртээ боцов. Гэтэл зам нийлж амжаагүй явтал Стипельтон хүүхэн миний түрүүнд гарчихсан байхаар бодоход бас өөр дөд харгуу зам байдаг бололтой. Стипельтон хүүхний 2 хазар дуулбар ягаан туяа суусан нь уламж үзэгсэлэн төвлөр харагдах бөгөөд 2 гараараа цээжээ даран амьсгаад чагсан замын дэрвдэх чулуун дээр сууж байв. Түүний өгүүлэх нь доктор Ватсон, танаас урьдах гэж дандаа гүүгээд ирлээ. Малгай өмсгөөч мартаж. Би удаж болохгүй. Миний эзгүй байхыг ах мэдчихнэ. Таныг Генри Гуай гэж том эндүрсэндээ уучлалт гуйх гэж явна. Миний ярьсан хэлсэн бүх зүйлийг бүгдийг нь мартаарай. Энэ бүхэн танд огт хамаагүй юм шүү. Үүнийг би мартаж яахан болох вүлээ, Стипельтон ахуй минь. Миний анд найз Генрийн хувь тавилан надад шууд хамаатай. Та түүнийг заавал Лондон руу явуулах гэж зүтгэдэм учир юу вэ? Доктор Ватсон, энэ бол бүсгүй хүний өчн олддоггүй аашил байхгүй юу дээ. Намайг хэлсэн үг, үйл ажиллагаагаа тэр болгон тайлбарлаж чаддаггүй хүн гэдгийг ойр дотн танилцаад ирэхдээ та аяндаа ойлгох болно. Үгүй, тийм биш ээ. Дууны чинь өнгө ихэд бухимдан твцнийг ихчилж байсан. Нүдний чинь харцэгт санж байна. Стипельтон ахуйт нь надаа nii нуугүй ясчаач, би гуй. Миний эргэн тойронд элдв хий үзэгдэл бөөгнөрөөд байгааг дөнгөж энд ирвтэй мэдсэн юм. Гринпений бамбалзуур дотор явж байгаад тэр олон ногоон өнгөд хөрсний нэгэнд толгоогоо хүртэл соруулахад хинч ам мултарч гаргахад тус үзүүлэхгүйтэй адил санагдах юм. Та юу хэлэх гээд байгаагаа тайжаад өгөөч. Таны сэргээлэн сануулсан зүйлийг Генри Гуайд би дамжуулан хэлэмц. Стипельтон хүүхэн яах учраа олохгүй хэсэг зуур тэнэгэлзэж ядан байснаа санаа шулууд нь имбэж хариулв. Доктор Ватсон, та миний хэлсэн үгийг дэндүү том юмд бодоод байна. Чарлз Гой өхөж ах бид хоёрыг айхавтар твдүүлсэн юм.
Чарлз Гуай танай байшин хүрдэг энэ харгуу замаар зугаалж явах дуртай байсан болохоор бид зөндөө уулздаг байсан. Баскервилл удмынханд дарамт болсоор ирсэн захиасны тухай домог Чарлз Гуайн зүрхэнд шигдэж явсаар ийм сүрэлт хүрэхлээр нь түүний болгоомжлон имээсэн зүйл үндэсгүй биш байж гэдгийг би ойлгосон юм. Одоо Чарлз Гуайн өв залгамжлагч энд хүрээд ирэхлээр санаа их завж тулгарсан аюул занлын тухай дуулгах нь зүйтэй юм гэж бодсон юм. Ердөөлийн өөр хэлэх гэсэн юм алга гэв. Энэ аюул занал чухам юунд оршиж байгаа гэж та бодож байна? Нохооны тухай домгийг та мэдэх үү? Би тэр дэмий ярианд огт итгэхгүй байгаа. Би бол итгэдэг. Та Генри Гуайг дийлдэг юм бол эндээс даруухан аваад явж үз. Энэ бол Баскервилл удмынханд осолтой газар. Энэ ертөнц уужим юм чинь Генри Гуай заавал гай зовлон учрах ийм газар суухын хэрэг юу вэ? Чухам ийм учиртайгаас болж л энд сууж байгаа юм. Тийм харан шинтэй хүн. Та над тун тодорхой ярихгүй бол түүнийг би авч явж дөнгөхгүй байх. Надад тийм барин 50 ярих юм байхгүй болохоор илүү тодорхой хэлмээр юм даанч алгадаа. За тэгвэл Степхтэн ахвай танаас бас нэг юм асууя. Надад хэлэх хэрэгтэй гэсэн юм чинь ердөөл энэ байсан юм бол ахыгаа сонсчихно гэж. Имэдэг чинь юу вэ? Миний бодоход таны ахад ч юм уу эсвэл өөр хэний ч сэтгэлд таашаагдахгүй юм алга шиг байх юм. Баскервилл хоолыг эзэнгүү болоход манай ах их дургүй байгаа юм. Тэгэхэд хүрвэл энэ намгаар нутагладаг ядуу зүдүү уусад ч хэцүү болно. Намайг ингэж Генри Гуайг ятгах гэж оролдож байгааг мэдвэл ах уурлаж сүйд болно. Би үүргээ гүйцэтгэлээ. Илүү юу ч хэлэхгүй. Одоо явуулгүй болохгүй. Миний эзгүүг мэдчихвэл тантай яриад илгэж гэж сэжиг аавна. Баяртай, Степлтэн хүүхэн. Тэр дороо илгэж бол чулуун цаагуур далд ороход учин нь олдохгүй олон янзын юмд айн зэгүүдсэн би ч Баскервилл хоолыг чиглэн алах. 8 дугаар бүлэг. Доктор Ватсны бичсэн анхны тайлан. Би өнөөгийн өдрөөс эхлэн ширээн дээр хэвтэж байгаа эдгээр бичиг загтлаараа хэрэг явдлын байдлыг мистер Шерлок Холмсд мэдээлж байх болно. Үргдэж үгүй болсон ганц хуудаснаас бусд нь бүхэлдээ хадралагдсан үлдсэн эдгээр бичиг загтлууд нь миний санаа сэтгэлээс арилж хараахан чадаагүй байгаа тэр эмгэнэлт өдрүүдийн үед надад төрсөн элдв янзын сэжиг, янз бүрийн бодол санааг цээжээрээ ярьж өгснөөс давуу сайн дамжуулах нь магадгүй за. Баскервилл хоол 10 дугаар сарын 13. Ихэм хоолмсаа. ертөнцийн энэ нэгэн буйд хязгаар нутагт сүүлийн үед болж өнгөрсөн хэрэг явдлуудыг үүний урд миний бичсэн захидлууд цахилгаан утаснуудаас та мэдэж байгаа. Энд удаан амьдрах тутам энэ зах хязгааргүй Арвин намгийн ёозгүй муухай байдал санаа сэтгэлийг дотроос нь улам их хиддэг байна. Намаг руу зүгжин гарахын хамт орчин үеийн англи орн тэртээ хол ард талд хоцорч, харин түүний оронд эрт балар цагийн хүмүүсийн оромж, хөдөлмөрийн ул мөрөл иргэн тойрон дайралтна. Аль хизээний сүн жалга болсон энэ овгийнхний үлдээсэн юмс газар сайгүй байх юм. Тэр улсын оромж, булш, иргэд мөргөлийн газар байсан бололтой аврах том бул чулуунууд энд байна. Болох багжаар хагалсан уулын бил, тэнд байгаа орог, саар лөнгийн оромжуудыг харахад чухам ямар эрен үед амьдарч байгаагаа мартах бөгөөд харин ч эдгээр овоохонуудын аль нэгнийх нь намхан босгон дээр гөрөөсний арьс намөрсөн. Бүх биедээ үстэй амтан гарч ирээд цахиур чулуун хошуутай сумыг номд хөвчлэн агсвал тэр нь одоо цагийн хүнтэй дайралтснаас илүү нийцтэй санагдах байх. Тэдгээр хүмүүс ийм үржил шимгүй нутагт чаваарагдан амьдарч байсан нь нэн хачирхалтай. Би хэдийгээр археологч хүн биш боловч энэ газарт дайчин түрэмгийн овг биш харин бусдын тоогоогүй орхисон юмар ам зогоон амьдарч дарлагдсан омог сууж байсан бололтой гэж хэлмээр. Ингэхэд энэ бүхэн бол миний энд ирсэн хэрэг зорилгод ямар ч учир холбогдохгүйн гадна дагцгүй барин 50 ажилдаг тань шиг хүнд сонирхолгүй байх ёстой биз. Нар дэлхийг тойрон иргэдэг үү? Эсвэл дэлхийн нарыг тойрон иргэдэг үү гэдэг асуудлын талаар огтхонч сонирхдаггүй явдгийг чинь одоо болтол мартдаггүй юм. Иймд Генри Баскервиллд шууд хамаарах баримт цэлтийн талаар авч ярилцъя. Сүүлийн хэдэн өдрийн турш танд дуулгамаар зүйл даанч байгаагүй учраас та надаас аливаа мэдээллийн зүйлийг хүлээж аваагүй байгаа.
Түүнээс хойш болж өнгөрсөн нэгэн хачин явдлын тухай хэрэгтэй цагт нь танд илтгэх тул бидний энэхүү хэрэгт баггүй учир холбогдохтой бусад зүйлсийн тухай үздцгээе. Үүний нэг бол намаг дотор бүгж байгаа оргодол яртан юм. Би түүний тухай загтлуудаа бараг дурсаагүй шахан билээ. Ганц зарим фермүүдэд суудаг улсын их аз завшаан болоход тэр оргодол энэ нутгаас зайлсан болов гэж үзэх бүрэн үндэс байна. Тэр хоригдол гяндангаас оргож гараад 2-7 хоног өнгөрсөн боловч уул мөр сург чимээ чалга. Хүн ийм удаан хугацаагаар хүлэрт намаг дотор амьд байж арай барахгүй үз. Тэнд бүгж нуугдах газарч бий л дээ. Чулуун халахын алинд ч толгой хорогдоод байж болно. Гэвч хоол ундгүй яаж амьдрах вүлээ? Гөрөөс барьж алж идээд байх уу? Тэхгүй ээ. Хэр хоригдол эндээс магад зайлсан байх. Тэгээд ч арслагдсан фермийн улсууд амар жимэр унтаж хондог болжээ. Баскервилл хоолт суудаг эрүүл чирэг, тэнхээ чадaltaй 4 эр хүн бид нар альва юм болоход биеэ хамгаалж чадна. Харин Степлтоныхны тухай бодоход айх юм. Үүнийг нуух юм. Тэдний ойр хавьд айл амтан байхгүй болохоор посламж гордох хүн чалга. Мерипит хауст суудаг улс гэвэл шивгчим хүүхэн, нас дээр гарсан зарц өвгөн, ах охин дүү энэ хідэл шүү дээ. Ах нь тангалан хүн шиг санагдсан. Тэд нар Ноттинг Хиллийн тэр яргачны гарт өртвөл амьд гарахад бэрх болно. Генри бид хоёр Степлтоныхны талаар сүрхий их санаа зовж адуу малдаг Перкинсийг хүртэл тэднийд хонуулж байх гэсэн боловч Степлтон огт тавьдуулахгүй юм. Бидний найз Сэр Генри хөрш алин ганган бүсгүүд ахиухан сонирхол тавьдаг болоод байгаа. Генри бол цавоо сэргэлэн, хөнгөн шаламгай хүн учраас энэ зилүүд нутагт үнэхээр өөдөж байгаа ба нөгөө талаас тэр бүсгүй бол сэтгэл уйрам сайхан хүүхэн болохоор айхах зүйл чалга. Тэр хүүхэн альва зүйлд өнөөх дүд мадгүй, гүжүүд ахыгаа бодвол ер бишийн хиймэр золбоотой бүсгүй. Гэвч ахан дотроо бүгсэн ширүүн хүн байх. Бүх байдлыг ажаад байхад дүү нахаасаа сүрхий имээдэг бололтой. Дүү хүүхэн нь юм ярьж байхдаа түүнийгээ сайшааж байгаа эсхийг ажсан харцаар ахыгаа харж байх нь надад олон удаа дайралтлаа. Бодвол хоорондоо ив түнжинтэй л байдаг байгаа да. Степлтоны эргэлцсэн нүд дандаа жимиж байдаг нимгэн уруул зэрэг нь цэг шулуунаар барахгүй догшин ширүүн зантай хүн гэдгийг илтгэж байгаа үз. Ямар ч байлаа гэсэн энэ байгаль судлаач бол сонирхолтой этгээд юм. Танд бол сонирхох юм байгаа л байх. Степлтон тэр өдөртөө Генрийн дайлчлан ирж маргааш өглөө замаа артсан Гүүгогийн тухай домогтой холбогдсон газар биднийг дагуулж аваачлаа. Бид намгийн гүнд нилээн хідэн мод газар нэвтэрч бяцхан хүндийд очицголоо. Энэ хөндийн олхиогүй муухай байдал нь аяндаа тийм домог төрүүлж ид болмоор газар. Гялтхан харагдах босгол чулуун овоонуудын хоорондох жижиг завсрыг дагаж явсаар намгийн өвсөөр хүчигдсэн хэсэгхэн нуг руу гарцгаалаа. Энэ нугын голд байгаа дээд талаараа шовтон хэлбэртэй нүсэр том хоёр чулуун ямар нэгэн аюурт мангасын соёо мэт санагдана. Аль эрт дээр цагт болсон тэр эмгэнэлт явдгийн тухай тоочин дурдсан зүйлтэй яг таг таарч байх юм. Генри гой орчин тойрныг сонирхон харах зуура хүмүүсийн хэрэг явдалд ер бишийн хүчин оролцож болох хэсэг тухай та итгэдэг хэрэг үү гэж Степлтоноос байн асууж байх. Үл анзаарсан байдлаар асууж байсан хэрн дотроо тэгж бодоогүй бололтой. Степлтон олон зүйлийг дутууд улмаг орхин залуу Генрийн сэтгэлийг өрөвдөж хааш яшхан хариулна. Степлтон бидэнд зарим айлд үе дамжин муу юм оргинож байсан тухай хит хідэн барин 50 зүйлийг дурсан ярьсны дараа энэ хүнч бас л нутгийн бусад олон улсын адил Баскервиллийн нохооны тухай домгийг үнэн гэж боддог юм байна да гэсэн сэтгэгдэх бидэнд төрөв. Бид буцах замдаа Степлтоныхоор орж цай уугаад гарахад Генри гоо Степлтон ахуйтай танилцсан юм да. Генри маань анхныхаа уулзартаас аваад л уйж ихэлсэн бөгөөд энэ хоёрын санаа сэтгэл харилцсан учраатай гэж хэлэхэд буруудахгүй байх. Гэртээ харих зандаа тэр бүсгүйн тухай байн асууж байснаар барахгүй. Одоо бид бараг өдөр өнжихгүй Степлтоныхэнтэй уулздаг болсон. Өнөөдөр тэднийхэн манайд үдийн хоолнд өргөдөж ирээд байгаа. Тэгэхээр Генри дараа 7 хоногт тэднийхээр айчлах тухай дурсаж байх юм. Степлтоны дүү бүсгүйд үүнээс илүү аятайхан нөхөр ирэхийн хэрэг юу байх вэ гэж хинч бодмоор. Гэтэл Генри гоо түүнд анхаарал тавих бүрд Степлтон хөмсөг зангид нь дургуутсан байдалтай байхыг хэдэн удаа ажлаа. Бодвол дүүтэйгээ онцгой дассны учир ганцаараа үлдвэл уйдна гэдэг үз. Ийм сайхан боломж гарч байхад саад хийн гэдэг чинь дэндүү амиа бодсон хэрэгтэй. Үнэн юм үннээрээ байх учиртай.
Энэ хоёрын найрамж нөхөрх нь хайр сэтгэл болон газар авахыг Стиплтон хүсгүй байгаагаар үл барам. Хоёулахнаа үлдэхэд нь аль болохоор садаа хийж байна. Ингэж байтал хоёр хүний хайр сэтгэлийн асуудал орооцолдоод ирвэл Генрийг нүд салгалгүй хамгаалж бай гэсэн захиас чинь бараг биелэхгүй тийш хандах янзтай. Би таны тушаалыг үг дуугүй дагаад байвал эндхийн ус амьтан намайг юу гэж хэлхийд бодоод үзээч. Саяхан энэ пүрэв гарагт доктор Мортимер манайхаар ирж цайвуулаа л да. Тэр бээр урт хонхор гэдэг газар марталт хийж эрт балар цагийн хүний гавл олцоод хэлхийн аргагүй баяр хөөрөөлжээ. Сонирхсан ажил үйлстэй онцгийн их санаачлагтай өөр ийм хүн бараг байхгүй үсттэй. Цай ууж дууссаны дараа Стиплтонийн хүрэлцэн ирж Генрийн гаргасан санал ёсоор сайхан сэтгэлд доктор маань бид бүгдийг дагуулan улаан модод зам руу аваачиж тэр аимшигч нь ямар хэрэг явдал болж өнгөрснийг бүгдийг нь үзүүллээ. Энэ гэрэлгэгээ муутай нарийнхан урт замын хоёр талаар нарийн хайрган зам, тайрч тэгшилсэн улаан модод битүү үргэжлэн хан шиг болон ургажээ. Цэцэрлэгийн шовтрох үзүүрт игдэрч хэмхэрсэн амарч суух байр бий. Баскервилл дэрэгдэн янжуурынхаа үнсийг унгаагаад зогсож байсан намаг руу гардаг нөгөө явган хаалга яг тэхий дунд нь байх юм. Энэ модон хаалгыг цагаан будгаар бодож гүйдэг түгжээгээр түгжжээ. Хөгөө их намаг нь үүнээс цааш цэлийжээ. Энд болж өнгөрсөн хэрэг явдлын талаар таны гаргасан онц санаанд орж болж өнгөрсөн зүйлийг нэхэн төсөөлөх гэж оролдож үзлээ. Өвгөн Баскервилл явган хаалганы дэргэд зогсож байхдаа намгийн зүгээс ойртон ирж яваа аимшигт юмыг үзээд ухаан алдтлаа. Айж балмагдан гүүж явсаар туйлдэн ядарч айн сандарсандаа ам алтан хүсэр унсан байна. Гэхдээ нарийн урт замыг даган зугтсан байна. Юу үзээд ингэтлээ зугтваа? Намгийн тэндээс хонч нохоо айсуу харагдаа юу? Эсвэл дуу чимээгүй асар том мөртөө тас хар өнгөтэй хий үзэлдэхийн нохоо байв уу? Энэ маань хүний түлхээсээр хийгдсэн хэрэг үү? Үгүй юу? Их болгоомжлоод байдаг цонхор царайтай Берримор ярьдгаасаа илүү ихийг мэдэх хүн болов? Юм бүхэн тодорхой биш. Битүү мананд хүчигдсэн байгаа боловч үүний цаана нэгэнт үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа нь лавтай юм а танд. Сүүлчийнхээ захиаг бичиж явуулснаас хойш бас нэгэн хөрштөөгөө танилцаж амжив. Энэ бол манайхаас урагш 10 шахан мод зайд байдаг Евтерхолд суудаг Фрэнклинд гоо юм. Энэ бол улаан царын бууралтай. Фрэнклинд бол Британи гүрний хууль дүрмийн хинээ тусч хавийн амьтантай зарар заалхаа хийсээр яваад хөрөнгө хогшлоо барсан хүн юм. Тэр бол гагцхүү сэтгэлээ зугаацуулахын төлөө заргалдаж, заримдаа зарга нэхэгч болж, заримдаа гин буруутан борчгосон хөглж явдаг ирдээ. Зүгээр байж байснаа эдлэн газрын хаваар амтан явуулахгүй хөд хорчоод одгийн зөвлөлийн сачийг хүрдэг юм бол миний буруу гэд батлаад өгөг гэж загнана. Энүүгээр чинь айлэрт урд цагаас аваад нэвт гардаг замтай байсан юм чин гэж. Давхиад айлын хашааны хаалга эвдэж хайчаад бусдын эдлэн газрын хил хязгаар зөрчлөө гэвэл шүүхээр яваад заргалдаарэ гэж дүгчинх юм. Хуучин цагийн нийгмийн хууль зүйн эхүүдийг цээжээр мэддэг мэдлэгээ зарим үед зэрэгэлдээ байдаг. Фэриворси тосгоны эрх ашигын төлөө заримдаа түүнийг сүргүүлэн хэрэгэлдэг болохоор тэр тосгоныхан заримдаа мистер Фрэнклинд гуйг гудамжаар хүндлэн өргөмжилж явдаг бол заримдаа түүний дүрсээр сор залж байдаг байна. Одоо энэ хүний гар дээр байгаа 7 зарга нь үлдсэн хөрөнгө зорийг нь бараг шавхад бенчин тасарсан энэ үгэн гим хоргүй номхон хүн болно биз гэж ус амтан ярилцах юм. Бусад талаараа бол айдуу, зөөлөн зантай, цайлган цагаан сэтгэлтэй хүн. Айл хөршийн улсуудыг бүгдийг бичээрэй гэж таны хэлсэн ёсоор энэ үгний тухай цухас дурдж байгаа нь энэ. Одоогоор Фрэнклинд гуй тун хачин ажилд шохоорхдаг болоод байгаа. Угаас одон орон сонирхогч бөгөөд онц сайн дуран аваатай. Энэ хүн өдөр турш байшин дээрээ хөвтөж орохсон хоригдлыг олж харчих гэж борьсон хүзэрт намгийг дурандаж үнждэг болов. Хэрвээ Фрэнклинд гуй үлдсэн эрч чадлаа зөвхөн энэ ажилдаа зориулаад байвал юутай сайн бэлээ. Гэтэл хүмүүсийн ярианаас үзэхэд ойр төрлийн улс нь зөвшөөрөл завалгүйгээр булш малтлаа гэж доктор Мортимерийг хариуцлагад татуулахыг санаархаж байгаа бололтой. Урт хонхрын булшийг малтахад олдсон балар эрт цагийн хүний гавлын ясны тухай яригдж байгааг та таамаглаж байгаа бах. Ингэж Фрэнклинд гуй бидний уйтгарыг жаахан хөнгөлж өгч байна. Одоо үед энэ маань бидэнд ёстой хэрэгтэй зүйл шүү. Танд оргодол Стиплтоныхан, доктор Мортимер, Евтерхолд суудаг Фрэнклинд гуй нарын тухай болж бүтэх хэрээр нь бүх зүйлийг ийхүү мэдээсний эцэст
хамгийн чухал зүйлээ эхэлж. 2 Берриморийн тухай. Өнгөрөх шөнө болж өнгөрсөн хачирхалтай хэрэг явдгийн тухай ярив. Тэр өдөр Берримор гэртээ байсан эсхийг шалгах зорилгоор Лондон хотоос таны илгээсэн цахилгаан утаснаас эхлэе. Таны тэр шалгалт юу ч бүтээсэнгүй. Бид ч хэрэгтэй зүйлээ мэдэж авч чадаагүй өнгөрснийг шуудангийн канторын даргатай уулзаж миний яригдсан зүйлээс мэдэж байгаа. Ингиж бүтлгүй болсон тухай Генридээ ярьсан чинь тэр дороо Берриморыг дуудаж уул цахилгаан утасны тухай асуув. Берримор цахилгаан утсыг хүлээн авсан гин. Хүүхэд тэр утсыг өөрт чинь гардууж өгсөн үү гэж Генри асуув. Үгүй. Би байшин дээрээ байсан ихнэр маань тэр утсыг ачиж өгсөн. Хариуг нь өөрөө бичсэн үү? Үгүй. Хариу яаж бичхийг ихнэртэй хэлсэн. Тэгээд л манай ихнэр доош бууж ирээд бичсэн юм. Оройхон босоход Берримор өөрөө энэ сэдвийг дахин хөндөж инхүү ярьлаа. Генри гой тэр цахилгаан утасны тухай яагаад асуусныг би ойлгохгүй юм. Би ямар нэгэн зүйлд эндүүрч осолдоод таны итгэлийг хүлээхэ болио юу гэв. Генри гой тэгсэн бишээ гэж Берриморт итгүүлэхийг хичээн оролдож бүр тайвшруулахын тулд Лондонд худалдан авсан зүйлүүд Баскервиль хоолд хүргэлдээд ирчихсэн болохоор хуучин юм хүмээсээ нилээдийг бэлэг болгон өгөв. Берримор авхаач ихсэн сонирхолд их татаж байна. Энэ бол Пуритан сургаалыг баримтлагдаг тог томоотой, нэр хүндтэй, гойд ухаалаг гээд баймааргүй тийм л нэг бүсгүй юм. Энэ шиг сэтгэл төгшин хүн ховор гэж бодмоор. Би энд хүрэгцэн ирсэн эхний шөнө шаналгаатайгаар цөрхөм уйлах чимээ сонссныг та мэднэ шүү дээ. Түүнээс хойш энэ бүсгүй нүүрэнд нулимсны улмөр байхыг олон удаа харлаа. Ямар нэгэн хүнд хүчрөө гашуу энэ бүсгүйг шанцгаад байна. Өөрийн үйлдэлсэн ямар нэгэн буруу зүйлийг гимшдгийм болов гэж заримдаа бодох юм. Сүүлдээ Берримор тамлаад байх шиг байна гэж сэжиглэх боллоо. Би түүнийг эргэлзээ төрмөөр хачин хүн гэж дандаа боддог байсан чинь өнгөрөх шөнө болсон хэрэг явдал энэ бодлыг маань уламж даамжрууллаа. Гэхдээ энэ явдал тийм сүржин зүйл биш шүү. Миний сэргэг унтдгийг та санаж байгаа бах. Энд Баскервиль хоолд ирснээс хойш дандаа соргог байх явдал шаардагдах тул бүрч хачин унтдаг болсон. Өнгөрөх шөнө 2 цагийн үед миний өрөөний хавьд гитэж яваа хүний хүлийн чимээ гарахыг сонслоо. Би босож үүдээ онгоолгоод коридор руу харуул. Нэг хүний урт сүудэр бүртгэнөөд далд оров. Энэ бол асаасанлаа бариад анир чимээ гаргалгүй гитэж яваа хүний сүудэр байлаа. Мань хүн дутуур цамц, гадуур өмдтэй хүл нүцгэн яваа болохыг хальт харсан боловч Берримор мөн гэж таамаглав. Чив чимээгүй зөөлхөн гитэх алхаа бүрэн цаанаар нэг болгоомжилсан байдагтай. Хулгайч шинжтэй. 2 коридор нь тэнхмийг тойрч байрлсан галерейд уулздаг гэдгийг та миний загтлуудаас мэдсэн. Би Берриморыг далд ортол хүлээзэнж байгаад хойноос нь явлаа. Намайг галерейд хүч ирэхэд нөгөөх чинь цаад коридорын мухарт яваа харагдана. Тэгснээ нэг тасалгааны онгорхой хаалганд гэрэл ясгийв. Тэр өрөөнд оров бололтой. Хүн амтан суудаггүй тавилга хэрэгсэгч байхгүй өрөөнүүдээр Берриморын ингэж явдаг бүч хачирхалтай болохыг зориуд хэлвэштэй юм. Ланы дүүл хөдлөхгүй байсан болохоор Берриморч бас хөдлөхгүй зогсож байсан байх. Аль болохоор чимээгүй алхаж гიშгэж явсаар бүхэл коридорыг дамжиж онгорхой хаалганы загсраар шагааж харлаа. Берримор лаага цонхны шихэнд бараг тулхан барьж бүгэн зогссон байна. Түүний хажуу талаас нь ажихад аль нэгийг цөхрөн хүлээсэн янзтай намгийн үнгэн харанхуй тийш гүлрэн ширтсэн байв. Ийм байдлаар хэсэг зур цонхоор ширтэн зогссноо бүдэгхэн дуугаар явлоод гар нь чичгэн нь лаага унтраалаа. Би тэр дороо өрөөндөө буцаж ирэхэд өнөөхөд сэм явх хөлийн чимээ хаалга нэгт сонсогдов. Тэгэд нэхэн удсан хойно нойрон дунд цоожинд түлхүүр эргүүлэх чимээ гахыг сонссон хэрн хаанаас дурдсныг тодорхойлоход бэрх байлаа. Энэ бүхэн ямар учиртай болохыг би ойлгохгүй байгаа боловч энэ дүнсгэр байшин дотор ямар нэгэн нууц хэрэг явдал болоод л байна. Бид эрт орой алин боловч үүний учрыг олно. Нэгэнт зөвхөн баримт зэгтүүдийг мэдээлээрэй гэж та надад хэлсэн болохоор энэ талаар өөрийн зохиосон номлолоор таныг ядраагаад яах вэ? Би өнөө өглөөгүүр Генри Гуайтай тухтай тавтай ярилцаж өнгөрөх шөнө миний ажигласан зүйлд тулгуурлан явуулах ажлын төлөвлөгөө боловсруулж авсан. Гэвч энэ тухай дараагийн загтлыг бичих болтлоо чимээгүй бэ. Ингүүл уламж ашигтай болно.